ZIS нефт дээр LED-ний гоё бага үнэлгээтэй ашиг нь нэлээд хувцастай өсгөх магадaltaй компаниудыг хэдүүлээ багцуудаар LED-ний олцсон байгаа. Тэгээд зүгээр одоо хэдүүлээ тайминг дээрээ илүү жоохон анхааралтай, төвчээртэй байх ёстой. Hey guys, Германаас минь түргэж байна. Өчигдөр маркет апдейт орч амтсангүй яваад их юм бол жоохон jet lag-тай жоохон ядарсан байсан. Гэхдээ өнөөдөр бүтэн ажилдаа орцсон байна. За та хэд гарч байгаа юм бол сүүлийн хэдэн өдрүүд манай Valaris position хөрх ашигтай явж байгаа яваад их юм бол нефтний үн ханш баг зэрэг нэмэгдэж байгаа. Тэгээ бас Valaris-ийн business position ерөөхдөө сайжирч байгаа. 2 хоногийн дараа ерөөхдөө тайлан танилцуулна. Тэрнээс ерөөхдөө илүү олон юм тодорхой болон та хэд харж байгаа юм бол Valaris-ийн хвцааны үн ханш бүр $80,000 байсан. Одоо гин байдлаараа $56 байгаа. 200 day moving average дээр хүрсэн байгаа. 200 week moving average дээр дүнгиж сая одоо resistance болж байна. Тийм учраас Valaris-ыг хэдүүлээ сонирхолтой, анхааралтай харах ёстой. За, бидний багцыг хамгийн томоор одоо нөлөөлж байгаа юм юу юм бэ гэвэл алтны үн ханш. За, та харж байгаа юм бол өчтөр навс унсан. Өнөөдөр өргөжлүүлээд унж байна. Нэг аимшигтай юм юу юм бэ гэх юм бол хэдүүлээ monthly chart, monthly candle харах юм бол энэ бол аимшигын bearish chart candle харагдаж байна. Та энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол тэгээ candle-ийн ёроол нь энэ байна. Дээцэг нь энэ байна. Тэгээд ерөөхдөө энэ юу үзүүлж байна гэх юм бол ингээд дээшээ явж үдсэн. Тэгээ failдсан. Одоо ерөөхдөө ийм жижигхэн баар үлдсэн байна. Энэ бол ерөөхдөө айгүй хүчгүй энэ сарыг дуусгаж байгаа гэсэн үг. Тэгэл энэ сар дуусахад одоо 3 хоног үлдсэн байгаа. Тэгээд алт бол сайн дуусахгүй байна. За жишээлбэл энэ silver candle харах юм бол бүр амар тэгээ бүр аимшигтай техник зүгээс харагдаж байна. Зүгээр энэ monthly candle шүү заяа. Юу болж байгаа юм бэ гэх юм бол бас ингээд дээшээ явж үдсэн, бүр улаарсан тий. Тэгэл ер нь бол сул явж байна гэсэн үг. За окей, хэдүүлээ буцаагаад алт руу ингээд ороод үзэх юм бол алт бол одоо 50 day moving average дээр ирж байна. За та өмнө юу харж байна гэх юм бол өмнөх consolidation дээр бол 50 day average-аас дээшээ гараад за тэгээд ерөөхдөө sideways consolidation явсаар хагаад энэ яг 50 day moving average-аас дээшээ доош ингээд савлаа яваад одоо юу болж байна гэх юм бол 50 day moving average ерөөхдөө илүү хурцтай ингээ өсөлтөд явсан. Гэхдээ price ерөөхдөө буцаагаа доошо буурч эхэлж байна. Тэгээд юу бол магадaltaй юм бэ гэх юм бол ер нь бол энэ 50 day moving average жоохон ингээд тэгээ өсөлт нь жоохон буурж эхлээл. Тэгэл алт яах магадaltaй юм бэ гэх юм бол correction-а дуусгаад тэгдүүлээ харцгаая энэ 200 day moving average-тэй уулзах үгүй юу хэдүүлээ анхааралтай харах ёстой. Гэхдээ өөр талаас ингээ хараад үзэх юм бол за энэ weekly chart руу орцгоё. Окей. За та харж байгаа бол надад нөгөө дэлгэц байхгүй. Яг энэ тэгээ channel-аар үзэх юм бол та хэдүүлээ юу харж байна гэвэл одоо энэ channel юу байна гэх юм бол яг энэ channel-ийн тий дээдлэлт нь одоо хүрсэн байгаа. За тэгээ хэдүүлээ энэ дээр бас харах ёстой. Одоо ерөөхдөө техник талаас fake out болж магадгүй эсвэл bounce retest болж магадгүй. Тийм учраас алтан дээр одоохондоо яарах ерөөсө хэрэг байхгүй. Хэдүүлээ зүгээр энэ дээр 50 өнгөлөх хэвснэ. Техник зүгээс ерөөхдөө энэ channel-тэй одоо ингээ уулзсан. Тэгээ юу их хэдүүлээ харцгаая. Тийм учраас энэ дээр сүртэй үлдэл одоохондоо энэ дээр байхгүй. Хуцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой гацтай тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За мөнгийг харах юм бол ер нь бол uptrend channel-ыг ерөөхдөө сая эвдсэн өчигдөр эвдлээ.
50 хоногийн moving average-тай ерөнхийдөө уулзсан. Тэгээд алтны савлгаа хөдөлгөөн мөнгөн дээрээ зүгээр 2 дахин илүү байгаа. Тийм учраас хэдүүлээ энэ дээрээ зүгээр 50 хүлээх ёстой. За, Core mining та харж байгаа бол 2 хоногийн дараа тайлангаа үзүүлнэ. Ер нь бол DC-гээс нэлээд хурц ингээ унлаа. Одоо 1 2 3 4 5 6 7 8 хоног дараалалаараа ерөөхдөө унжийн одоо 50 day moving average дээр ирсэн байгаа. Өмнө бас энэ үедээ ингээд уулзж ирсэн. Гэхдээ энэ удаадаа ерөөхдөө энийг цөмлөө доошоо явчих бах. Хэдүүл харцгай volume бас буурж байна. RSI нь ерөөхдөө нэлээд сул дээр явж байгаа. Тэгээд ийм техник зүгээс ийм олон өдөр дараалтай ингээд унж байгаа. 50 day moving average дээр ерөөхдөө уулзж байгаа. RSI нь ерөөхдөө уналттай. Бүх юм ерөөхдөө Core mining-ийн хувьд бол муухай харагдаж байна. Тийм учраас энэ удаа энэ option аваад ашиг авах 2 хоногийн дотор энэ sentiment өөрчлөх байхаа. Тийм учраас яах ёстой бэ гэх юм бол магадгүй Hecla mining дээрээ Hecla mining бол 9 хоногийн дараа тайлангаа үзүүлнэ. Хэдүүлээ харах ёстой 9 хоногийн дараа ерөөхдөө энэ мөнгөний үн ханш буцаагаад жоохон тайвшрах уу үгүй юу хэдүүлээ харцгаая. Одоогийн байдлаараа 11 дээр явж байна. Тэгээ энэ дээр бас нэг сүртэй их юм байхгүй. Ер нь бол яг адилхан Core mining-тай адилхан gap down ерөөдөө ингэ доошо трендлж байна. Ola mining хэдүүлээ харах юм бол бас яг адилхан тий ер нь бол одоо $9 дээр хүрсэн байгаа. Өмнөх trading channel-ыг бүр ингээд цохоод унгаацсан. Тэгээд Ola mining бол 14 хоногийн дараа тайлангаа танилцуулна. Тэгээд ер нь бол Ola mining дээр call option авах боломж хамаагүй өндөртэй яагаад гэх юм бол дахиад 2-7 хоног үлдсэн байгаа гэдэг чинь энэ хугацаанд ер нь бол энэ үн ханш нь та харж байгаа бол энэ бүр ингээд доош унтсан байна. Ерөнхийдөө жоохон савлал. Тэгээд 14 хоногийн дараа алтны retraction дууссан, мөнгөний retraction дууссан байж магадгүй. Тэгээд тухайн үедээ хэдүүлээ энэ дээр call option авч магадгүй. Окей. Та өөр нэг сонирхолтой юм үзүүлье. Энэ юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол энэ бол нөгөө алтны үн ханш тий 2095 оноос 2025 он хүртэл ингээл яасан бэ гэх юм бол өмнөх high тэгээд 2020 оны high ингээд зураас зураад тэгээд ингээд ер нь бол нэлээд томоохон одоо cap тэгээд нэг handle тэгээд breakout гэж харж болно. Эсвэл sideways consolidation бас харж болно. Тэгээд юу болсон бэ гэх юм бол ер нь бол алт зүгээр дэшээ ингээд pushинсан та харж байгаа юм бол тий. За энтэй төстэй өөр нэг formation юу юм бэ гэх юм бол энэ алт тий. Алтыг хэдүүлээ саяхан айгүй хөөрхөн trade хийсэн. За энэ юу юм бэ гэх юм бол энэ зэсийн үн ханш. Окей. Зэсийн үн ханш юу болж байна гэх юм бол за техник талаас цэвэрх яг тийм цэвэрхэн cap бол биш. Гэхдээ ер нь бол 2006-2011 оны хооронд ерөөхдөө хоёр топ хийсэн, дараагийн топ. Тэгээд ер нь бол одоо энд нэг жижигхэн кап харагдаж байна. Энд бас нэг жижигхэн кап харж хүссэн хүн кап хардаг л да. Гэхдээ ер нь бол энэ uptrend line-ыг нэлээд олон удаа 1 2 3 4 5 удаа зохиж үдсэн фейлдсэн. Одоо алтан дээрээ бас яг адилхан юм харагдчихсэн тий. Энэ алт бол энэ 1 2 3 4 өмнө бол 5 6 удаа энэ тэ энэ resistance-ийг ерөөдөө цохиж үзсэн. Тэгээд алттай яг төстэй явчих юм бол зэсэн дээр иймэрхүү томоохон хөдөлгөөн болох потенциал бол байгаа хэдүүлээ. Тэгээд энэ copper price-ыг хэдүүлээ харцгаая. Энэ бол бас нэг томоохон одоо тренд. За өмнө бол эндээ фейлдэл ерөөдөө худалдааны дан гих мэт юунаас болж ерөөдөө унсан. Одоо зэсийн үн ханш $5 20 центээр хүрсэн байгаа. Тэгээд ингээд харах юм бол ер нь техник зүгээс айгу гоё зургтай явж байгаа. Тийм учраас хэдүүлээ ERO copper саяхан бацууд нэмсэн. Тэгээд энэ ерөөдөө техник талаас баталгаажчих юм бол энэ дараагийн томоохон uptrend line байж магадгүй. Uptrend байж магадгүй хэдүүлээ саяхан алтан дээр айгу гоё арилжаанууд хийгээд ашиг хийж чадсан. Дараа нь мөнгөн дээр бас хөрөнгө олтууд хийгээд ашиг хийж чадсан. Одоо ерөөхдөө энэ зэслүү ерөөхдөө харж байна. Тэгээд удахгүй багцаа тийшээ ингэ шилжүүлэх магадaltaй. Өөр нэг трейд юу юм бэ гэх юм бол мэдээж энэ нефт те. Нефтийг бас одоо баг нэг 2 за одоо ерөөхдөө нэг жил хагас ярьж байна.
За энэ дээр drawings-уудаа remove хийчихье. Ер нь бол нэлээд урт хугацааны downtrend дотор орцсон байгаа та нэг харж байгаа юм бол тий энд downtrend руу орцсон байна. Тэгээд энэ нефтний үн ханш $70-80, $60 доогоор байх үедээ хүмүүс хөрөнгө оруулалт хийхгүй, шинэ эрэлт гарч ирэхгүй. Тийм учраас ирээдүйдээ хизээ нэгэн цагт энэ нефтний үн ханш ер нь бол дээшээ явах магадлал маш өндөртэй. Бас геополитикийн маргаан болоод ирэх юм бол тэгэл төв банкуд бүгдээрээ мөнгө хэвлэж байгаа, японочдод мөнгө хэвлэж байгаа, хятадууд мөнгө хэвлэж байгаа, америкчууд мөнгө хэвлэж байгаа. Тэгээ энэ мөнгө хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол энэ commodity салбар руу явж байгаа. Алт руу дөнгөж сая нэлээд ирштэй орсон, мөнгө рүү бас орсон. Одоо хөнгөн цагаан тэгээ дараа нь зис тэгээд араас нь бас нефт яваад өгнө. Тэгээ хэдүүлээ энэ дээр сайн судалгаатай байх хэрэгтэй, анхааралтай байх хэрэгтэй. Бусад манай багц дотор байгаа хувьцаануудын талаар ингээ харах юм бол TLT хэдүүлээ харцгаая. 91 92 дээр одоо саяхан хүрцэн баг зэрэг ингээ дэшээ явжлаа. Гэхдээ энэ удаан хөдөлж байгаа та бүгдээрээ мэдж байгаа. EU, Euroгийн манай short positions ерөөхдөө sideways consolidation дотор ингээ баг зэрэг ингээл яваалаа. Гэхдээ та харж байгаа юм бол энэ bottom formation ерөөхдөө айгүй pronounce гараад эхэлж байна. TLT-гээс гадна SHY 1-2 3 жилийн хугацаатай тийм энэ ерөөхдөө ингээл явж лайн. Энэ дэр USDX хэдүүлээ долларын индекс хэдүүлээ харах юм бол тийм ерөөхдөө uptrend line дээр одоо ирээл байна. Тийм bottom formation тэгэл хэдүүлээ юу лэж байгаа юм бэ гэх юм бол доллар өсөх евро сулрах EU позиционээс ашиг авчин. Тэгээд доллар чангараад ирэх юм бол евро сулраад ирэх юм эхлэх юм бол энэ Германы эдийн засгийн мэдээлэл, Франц эдийн засгийн мэдээлэл гэх мэт чинь ерөөд улам муудаж байгаа. Тийм учраас мөнгө Европоос Америк руу яваад TLT жоохон өсөөд тэгэл хажуугаар нь хэдүүлээ commodity салбар хэдүүлээ харах хэвээр. Тэгээ бусдаараа ерөөхдөө одоо бидний багц яг нэг транзит дотор орцсон байгаа. Ерөөхдөө алт мөнгө одоо consolidation явж байна. Нефт арай өсөх болоогүй байна. Зис бас яг pop хийж эхлэегүй байгаа. Тэгээд энэ бид нар яг юутай төстэй санагч байгаа юм бэ гэх юм бол 4 сараас 7 сар хүртэл бидний алтны позиц баг хөдлөөгүй. Яг гэх юм бол бас sideways consolidation орсон байсан болохоор тэрдээ айгу төсөс харагдаж байна. Нэмээд stock market хэдүүлээ SPY харах юм бол сая ерөөдөө нэлээд bullish move болсон. Өмнө хэлжсэн энэ ерөөдөө нэлээд том candle-аараа доошо унаад энэ дотор trade хийсэн чинь ер нь бол би лав юу гэж хэлжсэн бэ гэх юм бол энэ доошо буурах магадaltaй юм байна. Яагаад гэх юм бол энэ ерөөхдөө техник талаас ерөөхдөө нэлээд bearish яг эсрэг юм болсон тий. Юу болсон бэ гэх юм бол bullish up тэгээд хоёр том gapтай ингээд trade хийж байгаа. Гэхдээ манай технологийн хувьцаанууд манай багц дотор хувьцаануудыг ерөөсөө нөлөөлөөгүй юу нөлөөлсөн бэ гэх юм бол нөгөө Magnificent 7 хамгийн гол нь Nvidia, Dow Jones бас яг адилхан ерөөхдөө gap up болсон. QQQ бас gap up. Гэхдээ энэ одоо sustained амар хүчтэй rally дэше явах уугүй юу гэх юм бол би жоохон эргэлзээд байгаа. Яагаад гэх юм бол Америкийн үндсэн зах зээл буюу эдийн засгийн мэдээллүүд ингээ харахаараа тийм амар сайн гараагүй, тийм сайн бол биш. Тийм учраас энэ дээр хэдүүлээ боломжтой байх хэрэгтэй. Яг одоогийн байдлаараа за ийшээ их хэмжээний мөнгө хийгээд одоо сая алтан дээр хэдүүлээ зөв таймингараа орсон. Тэгээ бас гарсан. Тийм юм яг одоох нь харагдах байгаа. Хэдүүлээ тэрэн дээр жоохон тайван байх хэрэгтэй. Алт одоо ингээ сайхан consolidate хийгээ явчих юм бол хямдэрсэн үнээр хэдүүлээ дахиад орох. Тэгээд зис нефтэн дээр хэдүүлээ зүгээр хүлээцтэй байх хэвээр. Зис нефтэн дээр LED-ний гоё бага үнэлгээтэй ашиг нь нэлээд хурцтай өсгөх магадaltaй компаниудыг хэдүүлээ багц дотор LED-ний олцсон байгаа. Тэгээд зүгээр одоо хэдүүлээ тайминг дээрээ илүү жоохон анхааралтай, төвчээртэй байх хэвээр. За тэгээд маргаашийн market update-ээр эргүүлээд уулзцай. Одоогийн байдлаараа портфолио дээр сүртэй өөрчлөлт ерөнхийдөө байхгүй. Бид нэр тэр нөгөө quantum computing хувьцаануудын унахыг хүлээж байгаа. Унахгүй юм бол хэдүүлээ exit хийчин. Bitcoin дээр бас яг адилхан. Дахиад 1-2 хоног харцгаая.
жоон төвчээртэй бай. Тэгээд тий see you tomorrow. Bye bye. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.